За хай зүрхнүүд амлын ясаараа Сакамотогийн өдрүүдийн 4-р ангийг ярьж өгөхөд бэлэн боллоо гэснээс та бүхэн манай фэндом групп байдаг гэдгийг мэдсэн биз дээ. Нэгдэхийг хүсвэл Facebook дээр AC Guide UK зүрхнүүд фэндом гэж хайгаад хүсэлт явуулаад л нэгдэх боломжтой. Тэндээ бид хэд чинь бас групп чаттай мөн өөрийнхөө сонирхлоо бусадтайгаа чөлөөтэй хуваалцаж нэг сонирхолтой олон найз нөхөдтэй болоорой. Тайлбар хэсэгт линкийг нь оруулчих. Ингээд эхэлцгээе. Осорагийн мэдээж тулаандаа ялалт байгуулсан ч Тори хаалга энтер бол бүгд нурчсан шишиба жаахан зэмлэстэй. Ингээд нагумороо залгахад нөгөөх нь дэлгүүр хэмхэлчгээд хэв нэг компот идсэн. Алууштай холбооны цэвэрлэгээний хилцээхнэр хамаг юмаа цэвэрлүүлээд дойдгор байж идэг. Үүнээс хамгийн чухал зүйл гэвэл нөгөө дөрвөн алуурчтад өгсөн хамгийн арын хуудсанд оргосон дөрвөн хоригдлыг хооронд нь алцуулах төлөвлөгөөтэй байсан юм лээслэр аимшигтай байгааз. Цамхаг дээр дөрмийн дагуу Сакамото апат хоёр мань тулалцаар ягаад ч юм апат би чамтай холбогдмоор байна. Илүү удаан холбогдъё гэдэг заа. Тэр нь юу гэсэн утгатай вэ гэхээр апат багасаа ямар ч найз нөхөдгүй ганцаардмал байдаг байсан. Төрөөсөө ихэнх хүртэл түүнийг хог шаар мэт үзэж тоохгүй, ганц хайрладаг байсан, санаа тавьдаг байсан хүн нь аав нь л. Тэр аавдаа дэндүү хайртай ажил ихтэй хүүдээ хөөхөн чихмэл автсан хүмүүсийн сэтгэл зүрхийг ойлгоод хүмүүстэй найзалж нөхөрлө гэж хэлсэн үгэнд нь урам ороод аминдаал үеийнхээ хүүхдүүдтэйгээ тоглох гээд очиход илт гадуурхаж доромжилсоор аавынхаа авж өгсөн нөгөө чихмэлийг сэтгэл зүрхээрээ баг багаар бүр хайчаар сэмлэн уурч тассаар цаг хугацаа өнгөрхийн хэрээр түүний сэтгэл зүй маш их эмтэрч гэмцээр сүүлдээ амьд амьтныг хүртэл өрөөндөө цус нүчэнд нь хольчихсан байхыг нь аав нь хараад үнэхээр их санаан зовж эмнэлэгт үзүүлсэн ч ямар ч асуудалгүй бүр ив эрүүл сав саруул хүүхэд байна гэдгийг нь сонсоод аав нэмчид уураа гаргаж миний хүүг анх төрөхдөө л ийм галзуу мангас байсан гэж хэлэх гээд байна уу гэж уурлан хүүгээч мөн адил сэжгийн заваан мангас гиснээр эмчийн нүдэн дээр аавыгаа апат хөнөөсөн. Ингэж аавынхаа тархин доторхыг харснаар аавтайгаа бүр илүү гүн гүнзгий холбогдож дотн болсон гэж ойлгосоор үдий хүрсэн байж. Түүний амьдралд апатыг хинч байгаагүй л гэсэн үг. Энэ түүхийг сонссон Сакамото миний өгшин жоохон мэдрэл үгүй юу? Наад сэтгэц энтрээ шар хатанд явж үзүүлэл дээр юм байна да. Болохгүй бол бүдүү ба налганы амт үзүүлээд өгье л дөө гэл эхлэн штэ. Тэрсийн апат ч нөгөө уцаараа цамхгийг голоор нь зүсчдэг шүү бүр бүхэл бүтэн төмрийг мэдээж унуул маш олон хүмүүсийн амнаас эрсдэлд орох аюултай. Азар Сакамото энэ л үед өөрийгөө таргалсандаа дэндүү ихээр талархдаг. Яад гэдгийг нь бол харж байгаа юм сте тий. Яг энэ үед парт 2 дээр шинээр гарч ирсэн дүр Такамурагай нүдэн ханаад нэг л сэлмээрээ буцаад байранд нь оруулчихад юу ч болоогүй юм шиг өвөө нь 0 орсон юм аа гэд таксийн суугаад явчтیں۔ Энэ боломжийг ашиглаад Сакамото тэнд байсан антины төмрийг нисдэг тавг шиг матчи гэл хийсгээл ёстой дайлжээтэл нь сайхан өшгөлсөн байдیں۔ Мэдээж апат яг үхэх гэж байхдаа би яагаад ийм азгүй дахиа юм бэ? Дандаа л хинт ч хэрэггүй байсаар ирсэн гэхэд манай ах маань юу гэж алах вэ? Авран штий. Эхнэртээ хүн алахгүй гэд амлалт өгчихсөн учраас яг үхтэл нь хамаг биеийг нь савлуулж тариг толгой элэг бөөр элэг цус уушиг сэмжийг нь хідэн талд нь л оруулах шиг болсон доо. Мэдээж даалгавар амжилттай дууслаа. Дөрвөн орогдлын учир ямар ч байсан ингээд олдчлоо шүү. Үзэгдэл солигдож бурхны мотартай эмээгийн бөөнөрөө бултаараа цугалжээ. Тэнд нь апат ч байна. Сэрчгээд л муу санаалаад эднэр яагаад намайг энд авчирсан болоо гэж бодож байхад шин одоо худлаач үжихэ болоо хөө бодол чинь сонсогдоод байна гэж мэгэд заа. Нөгөөхөн сэрэл та нүс яах гэж намайг энд авчирсан бэ? Тэр жигт нь хаяхгүй яасан гэд баг гомдлолоод харин шин за одоо болно миний өгшөн. Харин ч Сакамото ахтай тулалдаад би хаа чин эрүүл саруул байгаад сүсэглээд ээжи. Жинхэнэ хүчээ гаргасан бол чи угаасаа нөгөө ертөнцид очсон байгаа гэл аваа хин. Мэдээжин хэрэг апат болон тэдний нөхдийг хөөсөлсөн Сларк гайхлын мэдээллийг л авах гээд байгаа. Ганц найдвар нь гэхэд тэр хин нэгэнд анх удаа чи бидний эцсийн найдвар гэсэн үгийг сонсоод өөрийн ирэхгүй л баярлах мэт тэгж их ганцаарсан байх нь. Ингээд бүгдийг нь хэлнэ. Слар гэж бол танихгүй мэдгүй тийм нэртэй нохооч дуулаагүй. Харин бугшиг багтай робчиг хүнтэй уулзаад бид хэдийг хөлсөлсөн сүүлд ашиглуулад байгаагаа мэдээд нэг зочил буудал байхад нь уурандаа хідэн хэсэг болгож тастаад өөрийнхөө утаснаас нэгийг үлдээгээд яриаг нь сонсоход уцаар ярьж байсан хүн нь зүгээр штэ бро алуурчдын холбоог устгахад иймэрхүү зүйл байх хэрэгтэй. Ингээд 2 дугаар төлөвлөгөөндөө орцгоё гэж Слар ярьсан байдаг.
Хоёрдугаар төлөвлөгөө гэдэг нь Япон улсын хамгийн том 1000 гаруй ажилчинтай алуурчдын холбооны төвийг тэр чигт нь нислаар устгах төлөвлөгөөтэй байсан гэсэн үг. Японы алуурчдын нэгдсэн холбоо нь нийтдээ 1000 гаруй гишүүнтэй мэргэжлийн алуурчдын тоон аль хэдийнэ 400 давсан Японы хамгийн том алалгын холбоо. Тэнд бүгд өдөр бүр бэлтгэл сургуулалт хийж мэдээж үндсэн үүрэг нь алуурчдын даалгаврын хүсэлт, тусалцаа болон удирдлагыг нь бүрэн хариуцдаг. Алах хүнээ осолд орсон байдлаар өхүүлэх үү, аллах хэлбэрээр алах уу гэдгээ ч өөртөө сонгож болдгийм бэ лээ. Нэг үгээр бол алуурчдын амин зүрхний газар юм уу да. Йоо амар хэлсэн үү те. Мэдээж энэ газарт алдарт ислаар хамтран зүтгэгч Гакутайгаа бүрэн дуусгахаар ирж гин. Бүр нэг дугуйтай хамт сундалцсан дугууны зогсоол дээр байрлуулчаад тэндээс хот гэсэн хамгаалагчийг Гаку зүгээр ганц л нудраад жижи. Нилээн эвгүй нөхөр юм шиг байлээ. Бүхэл бүтэн олон хүний амьд хүрэх гэж байж шал утгагүй зүйл яриад байдаг баг инээлдэл орон заа. Мэдээж Сакамото болон тэдний багийнхан алуурчдын холбооны байлуу явахаар болж байна. Нэр манай нөгөө цагаахан гэр оронгүй Хэсгүй мэн шинтэй хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлж архичин лүдээ хүртэл бест болцсон Сакамотогийн читгэлийг олцсон охиныг нь эрхлүүлээл гэр бүлийн бүх гишүүд түүнийг халуун дулаахнаар хайрлаж байгаа нь мэдрэгцээр. Ингээд 4-р анги дуслаа. Дараагийн анги бол бас нэлээд гал анги болох байх гэж бодоод байгаа. Тэгэхээр та нар маань бас subscribe дараад, лайка дараад үзээрэй заа юу. 7 хоногт амлсан ясараа Юкийн 2 гайдаа оруулаад явж байгаа. Явна. Тэгээд дундуур нас Юкийн өөр аним ярих гээд бэлтэж байгаа шүү за. Зүрх.